Гэмт хэрэг сайн тал болон муу талын хоорондох ширүүн тэмцлийг харуулсан адал явдал гэмт хэргийн төрлийн кинонд дуртай үзэгчид ер нь хэрэг байна да. Та нартай зориулаад дээр дурдсан бүх зүйлийг агуулсан гарц киноны 2 дугаар бүлгийн эхний 2 ангийг ярьж өгөрлөө. За тэгээд хэлэлтгөө идэх байх юм аа ойртуулаад суугаарай. Гол үлвд рүү орохоос өмнө өмнөх бүлэгт юу болсныг сэргэн санацгаая. Манай сайн тал гэвэл ах トゥ дүр билээ. Том ах бархас, дараачийн ах хуйг, бага ах санчир, бага эмэгтэй дүү хоёрл, хамгийн бага эрэгтэй дүү хүлэг зэрэг байгаа. Том ах нар болохоор хууль бус мөрөөдөд тоглоомын бооцооны газар ажилладаг. Эргэлж буй ажил нь буруу ч гэсэн муу хүмүүс лав биш ээ. Тэд баг дүүгээ гадагшаа сургууль сурах гэж мөнгө хадгалж байгаа. Тэдний эзэмшдэг жижигхэн газрыг DH Group гэх том компани авах хүсэлтэй. Гэхдээ ах トゥ газраа зарах ямар ч бодлого. DH Group болохоор нэлээд буруу замаар хөрөнгөцсөн том байгууллага. Энэ одоо яг хийм бэ? Үзүүрэн тоглохоос өмнө ямар нэг хийх юм байна аа. Зорё. Ингээл болоо шүү дээ. Танд маш их баярлалаа. Хамтран ажиллахад таатай байлаа. Мөнгө нь удахгүй шилжээд орчин заа юу. Тэр байгууллагыг Содо буюу энэхүү киноны гол эсрэг дүр удирддаг. Одоо үед зөрөгтэй байх аминд халтай шүү. Мөн тэрээр хууль бус хүний 8 биеийн үнэлт хэл ахуултай гүн холбогдсон нэг ан. Ер нь буруу бүхнийг хийгээд чамаагүй баяж хүсэлтэй хэд илүүдэхгүй байх. DH Group-ийн хүчээ ашиглан ахан дүүсээс газрыг нь бутлах тулааны үеэр хамгийн бага дүүн золгүйгээр амнасаа алдна. Содо сүрдүүлэн дээрлэхэж ахан дүүсийн газрыг хүчээр булан авдаг. Бага дүүгээ оршуулгын ёслолын үеэр DH Group-ийн мөнгө авчиж өгснөөр нөхцөл байдал ширүүдэн эргэх цэггүй болж ахан дүүс дүүгийнхээ өшөөг авахар тэмцэл эхлүүлв. Дугаан тэмцэл ахан дүүсийн талд гэрэлмэн ахлагч нэгдэж хоёр талын хүчийг арай тэнцвэртэй болгодгоо. Тэрээр DH Group-ийн талаар хэрэг мөрдөж байсан бөгөөд шудраг ёсны төлөө тэмцэж буй ахан дүүсийн масын хамтрагч болно. Навшнуудад хуйлтай оронд амьдртаа гэдгийг нь мэдрүүлээд өгцгөө. Нэгдүгээр бүлгийн явцад тэдний тэмцэл улам ширүүссээр хоёр талын сүүлийн тулааны үеэр дэлбэрт болсноор нэгдүгээр бүлэг маань төгсдөг. Хоёрдугаар үеэлийн эхэнд дэлбэртийн дараа сайн талын дөрүүд маань ухаан алдан унсан Содогийн биеийг аван цогтнаа. Цагдаагийнхан ахан дүүсээс Содогийн талаар лавлахад бүгдээрээ л юуж мэдгүй гэж мэлзэв. Өөрсдийнхээ аргаар л шудраг ёсыг тогтоож өшөөг авах гэдэг юм да. Баргасан утсан дуудлага ирэхэд түүнд нэг төгшүүрийн мэдээд болтлаа. Утасны цаанаас цацаа ингэж байгаа. Филиппинээс жирийн бус хүмүүс гол дүрүүдийг агнахаар явсан. Та нар намайг энд байгаагийг цагдаагийнханд мэддэгдээд өгөөч гэж ойлон дууран хэлээд утас тасарна. Яаж дуусаагүй байтал тэдний нууцаар 20 тамлж байсан хоригдол Содо халгуулсан байва. Анх цагдаагийнхан Содог хаанаагааг мэдгүй гэж мэдээсэн болохоор юу ч хэлэхгүй өнгөрөхөөр болж байгаа маа. Цагдаагийнхан энэ үеэр Содог амнасаа алдсан амьдын тооноос хасагдсан эдэр гэж мэдээллийг түмэн түгэн. Өхөөгүй байхад ийм мэдээлэл төгөөсөн шалтгаан нь болохоор хэрв ингэж сүрвчийг дарвал Содо өөрөө гарч иж өөрийгөө зарлах байх гэж таамагласан юм байна. Ахан дүүс Содог сургахгүй байгаа учраас илүү дутуу зүйл болчихгүй хэмээн нуугддаг амьдарч байгаа юм байна л та. Содогоос боломжлж амьдрахгүй л хизээч яач магадгүй игүүгээр. Байнга нуугдаж амьдрах нь ч одоо хайшаа юм гээд гадагшаа гарах төлөвлөгөөтэй байгаа жээ бас. Үзэг солигдоход гэрэлмэн ахлах ахан дүүс дээр мэдээлэлтэй иржээ. Яасан бэ гэхээр Филиппинээс жижигтэй 5 этгээд Монгол газардаад хилээр буцан гарахдаа говийн жижиг бомбын хилээр газраар гарсан гэвэ. Тэр нь гэрэлмэн ахлахад их л нооттой санагдаад Содог тэр 5 Филиппин нууцаар аваад гарчихсан юм шүү гэж таамаглаад байгаа юм байна. Тул харин цагдаагийн мөрдөх ажиллагаанд туссан учраас суллагжээ. Доол нэг энэ маань 50 амьдрах нь үү? Буян тогтох буюу Содогийн аав нь шоронд оржээ. Нэгэнд хийсэн хэрэг нь том юм хойно одоо яа их вэ? Ахан дүүс харин дүү хоёрлыгаа сургуулийн төгсгөөр Австрали явж байгаа юм байна л та. Гай газар доороос гахай модон дотроос гэдэг шиг нэг асуудал боллоо. Нөгөө Австралийн виз хөдөлж байсан компани хамаг юмаа аваад мөнгө арилаад өгч. Австрали одоо ингэж хотлоо олчуу да. Нэг хүний 20 саяыг өгсөн гэхээр бас их юм болж дээ. Ахан дүүс ч яг яаж иж байгаа төлөгцөн гаруудыг олох байгаа л да. Харин нөгөө лөөврийн гаруудын ирээдүйд бүрхэг болж байна да. Сар яаж байгаагаар бас сайхан мэдээ байна. Хоёуг ундрам 2 эцэг болох гэж байгаа ажээ. 2 сартай гэж нь бүр. За тэгээд нуугдаж амьдарч байгаа хүмүүс эмнэлэгт үзүүлээд явна ч гэж юу яах вэ? Ах トゥ ус нуугдахаа хөлөд ил гарахаар болов. Энэ үеэр цагдаагийнхан хэрэг мөрцөөр л байна. Содогийн өвгийн талаар олж мэдлээ. Тэр өвөө болохоор бас их бүхрэг хүн ажээ. Түүний ороотцсон хэрэг нь усын нууцд хамаардаг гэдэргэд нэлээд том гарын хүн байгаа юм шиг байна. Бүр 1995 онд болсон хэрэг мөртлөө. Одоо хүртэл нууцсан зэрэлд байдаг гэхээр манай цагдаагийн багийн идэж бүр шоконд орно. Үе дэмцэн гэмтэрхтнүүд юм биш үү дээ. Гэрэлмэн ахлах маань юу гээд бууж өгöd байхав дээ. Содогийн аав дээр очиод байцаал авлаа. Нөгөөх нь харин юу ч байсан би мэдгүй гээл сууж байна. Гэрэлмэн ахлах нэг эмэгтэй зургийг харуулад та энэ эмэгтэйг мэдгүй юу гэж асуулаа. Тэгэхэд нөгөөх нь ч хариулдгаараа мэдгүй ээ л гээд. Бас аавынхан зургийг гаргаж ирээд мөн асуув. Гэхдээ бас л мэдхгүй мэддэг юм байдгүй юм шиг байна. Гэрэлмэн ахлахын үзүүлэлт байсан зурган дээрх бүсгүй болох Рейна гэх чинь Содог аварчээ. Тамлаж байсан газраас нууцаар гаргаад биеийг нь тэнхрүүлсэн байлаа. Тэгээд би чиний араас өөр очсон. Болсон. Одоо аюулгүй.
л таагалгаа хийгээ шууд маш авчирсан. Одоо л нэг ухаан орж байгаа Содод Рейна ингэж хэлж байгаа. Удаан уулзаагүй юм байна. Дүү минь ингэнэ. Содогийн аавын туслах нь Рейна бүсгүйгээс тусламж гуйсан болохоор ирсэн юм байна л да. Хоорондоо хуурай ах トゥ угийн барилгатай хүмүүс юм уу та. Энд ч одоо бас тэгдэм тодорхой малгав. Содо аавыгаа шорон цуусныг мөн хамаг бизнесэнд дампуурсныг мэдээд нөлөөс туслуулнаа. Нөгөө Рейна гих бүсгүй хэлж байгаа. Өвөө чамаг их сансан шүү гэж Содо хэлээд явлаа. Яа, эдний өвөө гэж нэг амар хүн байгаад байгаа юм байна да. Яадаг юм бол доо. Содо тэгээд одоо сэргээд бүр алхах тайтай болжээ. За тэгээд Рейнагаас ингэж асууж байгаа. Нөгөө ажлаа орхиогүй юу? Аав хэрвээ ажиллаа зогсоовол бидний амьдрал ч гэсэн зогсно гэдгийг чи мэддэггүй лөө. Содо хүртэл одоо зогсоох ёстой гэж боддог гэхээр одоо ямар бизнес эрхэлдэг хүмүүс юм бол доо. Бас л гайхшруулах юм дээ. За тэгээд биеийн дээрдсэн хүү өвөө дээр очиж уулзлаа. Ингэж Бадүлзайхан бүтээсэн киноны шинэ муу дүр болох Содогийн өвөө гарч ирвэ. Өвөгийн бацдаг бизнес нь харт эмхэж. Тэгээд зойрлуу дагуулan ороход эмгтээчүүд бараа гэж нэрлэдэг хууль бус процыг савдан сууж ивэ. Тэдний дунд цацаач мөн байла. Нөгөө хөөрхөн цацаач одоо Филиппин дээрээ амьдрал үзээд царай төрхөө алдчихэ. Хэрвээ та бүхэн бас сандживэл спойлер задлангаар 1-р бүлгийн зарим ангиудыг бид нар ярьж ирсэн шүү дээ. Өвөө болохоор дампуурлын хамаг бурууг Содогийн аав төгч байгаамаа. Содог баг багт нь аав нь хүүхдээ аван Монгол руу явна гэж чичирсээр байгаа дагуулаа явжээ. Өвөө нь болохоор ингэж байгаа. Чи сургуулаа төгсөөд Монгол буян тогтохтой биш. Надтай энд үлдсэн бол Филиппиний зах зээлд сайн тоглогч болсон байх байсан. Өвөө дээр түүний буруу гарын ажлын хамтрагч нэр санал тавилаа. Санал нь болохоор бүр том боссын алга болсон гэж бодож байсан түүхий дээр нь бүтээгдэхүүн болгон зарж ашиг болох юм гинэ. За өвөө болохоор дүүгийнхээ хамгийн том хар тамхины босст барааг нь хийж өгдөг тоогооч ажлыг гүйцэтгэдэг юм байна. Харин санал тавьж байгаа нь болохоор тэр боссын баруун гарна. Тэр баригдвал одоо хоёулаа хяргуулахар зүйл хийгээд төлөвлөж байгаа юм байна л да энэ ч одоо. Өвөгийн том боссын дээр ажиллаж байгаа шалтгаан нь болохоор түүний насаараа ажилласан эмнийхэн патентыг нь авч өгнө гэд амлчихсан юм байна. Харин ажил хэрэг болох тал дээр гацаад удаатлаа байж. Тэрийг нь мэддэг туслах нь хэрэг өөртөө нь хамтран ажиллавал патентыг нь хурдан гаргаж өгнө гэж тохироод нууц ажиллаа үйлдэхэр боллоо. Нөгөө талд цацаа Содоогоос өөрийг нь эндээс явуулахыг гуйж байгаа маа хөрхий. Угаасаа энд бүр үнэндээ чангалуулж байгаа юм чинь. Содо Рейнатай хамт жаалжуул зугааж орчин тойронтойгоо танилцлаа. Өнгөрсөн цаг хугацаар буцаад Содо Рейна хоёр хайр дурлалын холбоотой байж. Хэдий төрсөн биш ч гэсэн ах トゥ хоёр гэж явдаг шүү дээ. Тэгэхэд ер нь их ёс бус харилцаатай байсан шиг байна. Содо Филиппинийг орхин явахдаа Рейнад эргэж ирнэ гэж амлаж аваад амлалтандаа хүрээгүй байжээ. Рейна одоо хүртэл Содо сэтгэлтэй нь шууд мэдэгдэн. Даанч тэгээд нөгөө нь одоо Содо штэ. Рейна одоо ямар сайхан хүн, ямар их хайртай байлээ. Тэгээд энэ бүх хугацаанд Содо хүлээж бисэн байдаг юм шүү. Одоо л тавьж явуулж явах шиг байна да. За энэ бүх хүмүүсийн зүрх сэтгэлийн нарийн нэг ч яаж мэдтгүү. Рейна маань гэртээ ирээд өвөөгөөсөө нөгөө боссын туслах тань дээр яах гэж ирсэн бэ гэж лавлаж гарав. Тэгэхэд өвөө нь тохиролцоогоо ярьж өглөө. Тохиролцоог нь сонссон Рейна эргэлзээдл гэхдээ яалтчгүй өвөд итгэж байгаа маа. За өвөөгөө нэмэлтээр Рейна Содо тамт Монголд гүйцэтгэх даалгавар өгөөд амжлаа. Тэнд одоо очиод буж өгнүүлж өгөх юм байна л дөө. Ах дүүс маань одоо яад юм байгаа юм бол. Рейнаг өвөөтэй ирж дуусаад гарахад цацаа өвөгийн өрөөнд зөрөд орлоо. Хөөхий цацаа өвөгийн өмнө ирээд нүдэндээ дүлмэстэй хамаг хувцаа тайлав. Яасан ч хэцүү хөв тавилан бэ. Шүүн дунд эмэгтэй хүний ойлгох чимээнээр Содо цонхоор артал. Нэг эмэгтэй ажилчин хар тамхи савладаг ажлаасаа зугатах гэж оролдож байгаад баригджээ. Нөгөө эмэгтэй ажилчин болохоор ингэж байгаа. Би охинтойгоо л уулзах гэсэн юм гээд уйш төснэ. Өвөө болохоор чи ямар ажил хийж байгаагаа мэдэж байсан. Хүссэн хүн чинь хүссэн үедээ яваад ивэл бид нар баригдана. Гэхдээ энэ удаа чамайг уучлаа гинэ. Тэгээд асуудал тайван шийдэгдэх гэж байхад нь харуулах хэлж байгаа. Тэр зугтахтаа манай бараанаас сулгаалаа зугтах гэж оролцсон гэж авлаа. Тэрийг сонссон өвөө Рейна дохио өгөхөд Рейна нүдэт завчилгүй ажилчин бүсгүн холог зүсэд таялаа. Now, get lost. It's late. No need. Sir, she tried to steal goods and escape. Хэрэг хүн үздэг өсгөө юм байна да. Үүнийг нөгөө цонхоор ажиглаж байсан Содогийн хамаг хөлсөн цовчжээ. Уг нь Содо ч өөрөө их эвгүй гар мөртлөө айж идэр. Тэгэхээр өвөө Рейна хоёр бол арай өөр төвшний хүмүүс болоод байна. Маргааш өдөр нэрч хууль бус ажил нь үргэлжсээр л байна. Филиппиний хар тамхины хамаг том босс өвөөгийн ажил сэтгэл дундуур байгааг дэг мэдэж авлаа. Шалтгаан гэвэл өвөө нас дээр гарч ажлын хурданд багасаад бүтээгдэхүүнүүддээ удаагаад байгаа гинэ. Хэдий удааж байгаа ч гэсэн өвөөгийн бараа зах зээл дээр хамгийн чанартай гэж тооцогддог болохоор өвөөг сойж орлох хүнгүй юм уу да. Тэрийг нь мэддэг өвөө ч одоо өрөөсөө өөрийнхөө орц найрлага техникийг чандлан нууцж хэнд ч хэлж байгаагүй юм байна. Өвөө энэ үеэр Рейна Содо хоёртой тулж уулзаад гүйцэтгэх даалгаврыг нөгнө. Тэр нь болохоор мэдээж Монгол руу явах шүү дээ. Рейна Содо хоёр Монголд газарчснаар гарч олон анги дуран сайхны киноны 2 дугаар бүлгийн 2 дугаар анги төгсөө. Юу ч болоод байгаа тал талд олон үйл явдлууд өрнөд бүр тайвчих завдлаг болж өнгөрлөөдөө. Цаашаа одоо яадаг юм баа бүүн. Ингээ та бүхэн гарц суурлаа цааш үргэлжлэхийг хүсвэл Univision-ийн Монгол багц Look TV-ийн Nomadi Original гэснээс үзээрэй. 2 дугаар ангиас хойш нэлээд олон анги орчихсон юм байлээ шүү. Өнөөдөр зарим үзэгчд маань 2 дугаар бүлгээ олохгүй байгаа сурагтай байсан. Энэ хоёр гэсэн товчон дээр дарахаар 2 дугаар бүлгийн гараад ирдэг юм байна шүү.